90 оноос хойш боломжтой тавьсны 20 жил болж байгаа юм байна. Тэгээ энэ 20 жилээр манай энэ залуучууд бид нийлээд 20 жилийн бас нэг өнгөтэй сайхан бүтээлийн баяр болгож тэгж тэмдэглэн байхаа гэж бодож байна. Тэгээд өнөртөө бүгдээрэнд нуран бүтээлийн амжилт хүсье. Тэгээд цагаагчсан туул ажил бидэнд их өгөөжтэй дэгдэх болтугай гэж ирвэё. За баярлалаа. Өнөөдөр анхан сургаж дүүн сонсдог. За тийм сайхан бэлэгтэй өдөр байгаа. Амны бэлгээс хаштын бэлэг гэж монголчууд бэлэгшин ярьдаг. Найр ахаасаа наадан дүүгээсэ гэдэг найр наадан бол ахнараас эхэлж байна. За наадан бол дүүгээсэ эхэлнэ гэж ингээд манай хошин урлагийн продакшнуудын залуу уран бүтээлчид жүжигчид маань бас продакшны харьяалаараа биш бүгдээрээ халуун бүлээрээ нийлээд баг болж одоо бүрдсэн байгаа. Танаа багийн нэр юу вэ? Энэ бол Тэнгэр тэтгэдэг Эрийн Хэмэр гэдэг баг та бүхэнд бэлтгэж байна. Хүрээ! За баярлалаа. Дараагийн баг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ханзөрөг Инхэ гэж олон сайхан жүжигчид тохиолсон байгааг та бүхэнд дэлгэснээс харж байна. Танаа багийн нэр? За ингээд нийт багуудаа болон шүүргийн ахмадуудаа сар шинийн баярын төргий. Тэгээ манай багийн нэр бол Дөргөн Бэрх гэдэг баг байна. За амжилт хүсье. За танаа багийн нэр? Манай багийн нэр бол Монгол данс гэдэг нэртэй. За баярлалаа. Таны өмсөн энэ хувцсны дээд хувцсны талаар одоо ямар ясны хувцс вэ? За миний өмсөн дээд бол энэ манай баруун Монгол баяд дээгэнаа. За баярлалаа. За ингээд юуны өмнө хорон цугласан хошин урлагийн ахмадууд болон ах эгч нартаа тэгээд залуу үеийн төлөөлөл болсон хамт олон найз нөхдөд сар шинийн баярын мэндийг хүргье. За тэгээд манай багийнхаа ярилцлага тохироод багтаа уухай хэмээх сайхан нэрийг өгсөн бүлгөө. За баярлалаа. Багуудыг товчхондон танилцуулгууд юм байлаа. Монгол түмэндээ сар шинийн мэнд өргөн дэвшүүлээ. Өнөөдөр бол ерөөсөө дандаа бэлэгтэй сайхан тийм үг хэллэг хэлж бинийгэн ерөөж магтаж аштын бэлгээ бас хэлсэн бэлэгддэг ийм өдөр байгаа. Тийм учраас эхний тэмцээн бол багууд маань хэсэг бүлгэрээ болоод хэн нэгнээ бас төлөөлөл болгож тайзан дээр гаргаж ерөөл магтаал цэцэн бэлгийн уралдааныг та бүгдийн дунд зарлж байна. Оногдсон 1 минутын хугацаанд бичиж болно. Цаасан дээр бичиж болно. Бэлтгээд та бүхэн энд гарч ирж хэн нэгнээ төлөөлүүлж болоод бүгдээрээ бас баг хамт олноороо гарч ирж энэ тэмцээнд оролцох боломжтой. Тэмцээний шүүгчид Монгол улсын төрийн шагналт гавьяа жүжигчин Сосор Ором, за Монгол улсын гавьяа жүжигчин Батцаны Бацая, за Монгол улсын гавьяа жүжигчин Чамин Чулуун, Монгол улсын гавьяа жүжигчин Туяа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр шүүж явуулна. За тэмцээний оноог бол оноо өргөлгүйгээр энэ сайхан шагааг хамгийн одоо даалгавраа оновчтой зөв биелүүлсэн багт 5 шагаа, жоохон дутууд үлмэг биелүүлсэн багт 1-3 шагааг тус бүрт нь олгож явах юм аа. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ бас Айдууны Цэнгэр хадаг өргөн барьж байгаа Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Андбаатрын Мөнх батыг өрье. Ой,
Мэн дуусыг хажуунаадо Ханы хүлчиг цагтаато Борноогүй намхаачи Бодгич босгосон магадачи За баярлалаа. За ингээд шинээс нэгний энэ сайхан бэлэг цаан өдөр Башин гурлагийн ам бүдээрээ цугулсан энэ сайхан мөчид залгуут хийгээд энэ сайхан ерөөл сургаалын хэсэгт салхийг хагалж одоо манай багийнхан та бүхэндээ төрөө залуучуудын төлөөс болсон манай багийнхан ерөөлөө хэлэхэд бэлэн боллоо та бүхэн байна. Таалан болгоно. Элдв учрал бүрдсэн энэ сайхан өдрөө сүрэн бадарсан шинийн нэгний өглөөний сайхан өдрөө алагмахан саран дээрэн амтд эдэн тавган дээрэн алим жимсэн бэдэн дээрэн айвгээрэн чуулан байна. Агаар хормостын орноос буусан аюурын хүрэн шимээр бүтсэн хөхмөнгөн тэнгэрээс буусан хөрс хүрэн шимээр бүтсэн айраг нэртэй ариун чанартай хатган алтан амсарт мөнгөн дотор агаргандан уландаан амсар дүүрэн мэлцүүлэн барихын учраас шиний нэгний өглөөний сайхан өдөө цугласан эрхэм та бүхний маань ажил үйл ангуудаас яролоосон ундарч альбарваасан мочиг үзүүрээ сан дэлгэрч энгийн ногоосыг найгаад дэлхийн дэцэг шиг найгаж байх болтугай. Энэ дүрцэн ирсэн эрхэм та бүхний маань ажил үйл самдрал туулаж илтэн буурлуудтай уртнаслах болтугай багцуудтай эрүүлэнх байх болтугай. Галбатмалсан тулгаан та бүхэн байна. Алтаар бүрг болтугай ганцхан болсон насандаа ад жаргалаар дүүрэн сайхан амьдрахын өрөөлийг өөдөөд нь өргөм дээш дээш нь дэвшүүлэн барин айлтгая. Даагталантай, бэрүү булчинтай, түлгэн хон төөлүүлтэй, хурган хон хуруу өгтэй, өвдөө өнтэй тарган давбуу, хавртаа хавтай тарган орвуу, ачлалт ахнар минь ээ, илбэрлэлт эгчнэр минь ээ. тавруу мөнгөн хазаарыг нь толгой юнтан тааруудаа том жижиг дашуурыг нь бүрийг юнтан тааруудаа заны ясан хэртэй замдам өдөн бүрэгтэй найман салдааган заахтай нанжин гахаагулөө өмтэй жижүү мөнгөн дөрөөтэй жинхэн монгол имэдээ хонгор мор миннэко жоллоадам тимүдиндэко Амин татуудангал цэцэг гараа шүтэн ярал цэцэг дөрөө живэл дүмүл цэцэг дөрвөн дураад гэдэл цэцэг өө газар чигүртэй юм шиг уруу газар шархтай юм шиг устай газар хидүүртэй юм шиг хорэ яасан чиндихэ ашиндэнэко чархар бичэн тимүдэндэко яа гэрнэгэсэн туурганы туяатангууд минь та бүхэндээ ирж буй цагаагчин туудаач димийн төсөлд өргөө цагаан гэрээ магтъя бид нар. Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж, өнөөдрийн энэ өдрийг өнцөй дэмбэрл бүрдсэн өдөр гэж өндөр дэнчдээр өргөө гэрээ барьсан юм байна. Барьсан гэрээг шинжиж баруун зүүн талаас нь харвал бар салсангийн шинжтэй байр байдлыг нь ажиглуулж бадамдын хувь цэцэг шиг бадарч дэлгэрмээр газар барьсан юм байна. Ариун бай ганц тулган бүх байгээ ирж буй туудаач илдэ юу сансан 9 сайхан хүсэн сэтгэлсэн бүт болтугай. Дугаар цагны эзэн хэмээх төмөр туудаач илдэ элгээрэн эн хамгаалan
төрлөөрөө төвшин амгалан баахын өлжид өрөөдийг Монгол заншил багаас өөдөөд нь өргөн дэвшүүлж байна. Хүрээ! Тогруу мөнгөн хазаарыг нь толгой юмд нь тааруулаад, томчиг дашуурыг нь бүрийг юмд нь тааруулаад, зааны ясан хэрэгтэй, зандан модон бүрэгтэй, 8 салаа гандахтай, анжин гахаа гүлэмтэй, жижиг мөнгөн дөрөөтэй, тэнгэн Монгол эмээдээ. Хүрээ! Тогруу мөнгөн толгой юу тааруулаад томчиг дашуурыг бүрийг юмд нь тааруул, зааны ясан хэрэгтэй, зандан модон бүрэгтэй, жижиг мөнгөн дөрөөтэй, тэнгэн Монгол эмээдээ. Хүрээ! Тасцаад өргөө юм болж байна. Зээ. Хангаа модыг харуулж хийсэн, хашир мужааг урлаж хийсэн, наамал модыг наач хийсэн, нарсан банцыг төсөж хийсэн, товхыг хаагддаг, сэлхийг дээгдэг. Энэ сайхан өргөө гэртээ илгээрээ их хамгадан, төрлөөрөө төвшин хамгадан байхын өлзийтэй сайхан өрөөдийг өөдөөд нь дэвшүүлэн барья. Хүрээ! За баярлалаа. Манай Монголын ерөөл магтаалын урын санд нэгэн шинхэн ерөөл мэдлээ. Бие одоо мэдлээ. Тэгээ манай багийнхан энэ ерөөлөө сая зохиож бичсэн учраас цаасараад уншия. Болгоно үзээ. Тэ 17 дугаар жарны элчгэн туулаа жилдээ хошин урлагаар өгүүлсэн хотлолноо баясгасан ахмад буурдууд ах ихснэр анд найзуудаа ад хиймраар дэлгэрч амжилт бүтээлээр арвин танхин дүүрэн үзэгчтэй хажигсан ирсэн инээдтэй үүс бүрэн бүтэмжтэй үг бүрэн агаатай үйлдэл бүхэн инээдтэй үргэлж дэлгэрч явахын үнэнгүй сайхан өрөөдийг химэн өөдөөд нь үргэн барья. Уухай баг мэдчилж байна. Уухай. Болгоно баярлаа. Монгол төмөндөө саршины минь өргөн дэвшүүлээ. Төмөр туулаа жилдээ илгээрээ инк амгалан төрлөөрөө өвшин амгалан үргүй өвчингүй өнгөтэй мөнгөтэй сайхан амьдрахыг хүсэн өрөөгөөд нэг дугаар сэтгэлийн тусал өргөё. Монгол улсын гавьяа жижигчин Батсанын Батсая ахын найзууд хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр тань дээр ер нь жилийн цагаан сараарч гэдэг юм уу, энэ жилийн хувьд ч гэдэг юм уу, их олон хүмүүс ирдэг байх л да. Ер нь айл чингий чин их байдгүй. За би ч одоо сүүлийн жилүүд одоо манай энэ хошин урлагийн залуурын бүтээлчд шинэ үеийн бардагч хамт олон манай ахмадуудыг хүлээж авдаг. Тэгээ ер нь эднэртэйгээ одоо солондоо тэгээ яг хуваараа бол би цагаан сарыг арай л нас болоогүй энэ хурж хийж бодож байгаамаа. За тэгээд ямар ч гэсэн энэ жилийн туулаа жилдээ Монголын хошин урлагийн нийт уран бүтээлчд ол зам гэхдээ уран бүтээл ариун байхыг үлзий төрөлийг одоо залуучуудаа нийт ахмадуудаа Монголын ард түмэндээ хүсээрээ. За мөн одоо Монгол улсын гавьяа жижигчин Дамбын Батсүх ах маань хажууд барай эзлэгхэн тухалсан байгааг та бүхэн дэлгэцээс харж байгаа. Тэгээ Монгол төмөндөө болоод хошин урлагийн нийт жижигчтэй 20 жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэхгүй. За миний хувьд бол их баяртай байна. Ер нь ховдтой хүн гэдэг бол бас өөр үед юм шиг байлаа. Би одоо их баяртай байна. Ягаад гэхээр цагаан сараар одоо урчныгийн цагаан сараар бол энэлэг чинэлж байлаа.
Тэгсэн чи одоо ингээ хамт олонтойгоо шинжилж байна. Үнэхээр сэтгэл хөдлөж байна. Ер нь нийтмийн урлагийн гэдэг бол их сайхан буянтай ажил юм байна гэдгийг энэ сууж байхдаа би бодож байна. Ингээд энэ сар шинийн баялд оролцож байгаа манай үе тэнгийнхэн ахмадууд, залуу уран бүтээлчидтэй Монголынхаа ард түмэн үзэгчдийг үргэлж сайхан инээдээр ялгуулж яваарай гэсэн өрөөлийг дэвшүүлээд энэ арч байгаа сар шиндээ бүгдээрээ сайхан шинэлж эрүүл инх байгаасай л гэж хүсье та. Монгол түмэндээ сар шинийн мэнд өргөн дэвшүүлээ. За тэмцээнд оролцогч дөрвөн баг маань дараагийн тэмцээн болох эхний үед эхний ширээн дээр байгаа багийн тус бүр нэг гишүүн өөрт оногдсон 1 литр айргийг ууж дуусмагцаа гараа өргөнө. Залгуулад 2 номерын ширээн дээр 15 ширхэг буузыг чимгэлд тавьсан байгаа. 15 буузаа ил дуусмагц гараа өргөнө. Гараа өргөмөгч энэ талд өөрийн багийн гишүүн үргэлжлүүлээд бэлтгэсэн Хосгад компани махмахман бүтээгдэхүүний дээж болох хямыг үргэлжлүүлээд иднэ. За тэмцээн үргэлжилсэн. За ууга багийн гишүүн асраж байна. Ой! За нэг литр айргийг бас уун гэдэг бол тийм ч одоо амар зүйл биш ээ. Зарим их иддэг залуучууд бол ичүүд бол цөөнгөө авчдаг гэсэн. Манай хоёр бол буузыг бол авчдаг гэсэн болгоомжтой. Гайгүй. За ус нэг юм. За ус нэг юм. За ичрүүгээ шитчигээ буузыг өгөх. Тэгвэл шидэд айс. За гамбаа гараа. За амраа. Үнэхээр хатууд аваа да яхаа аргагүй. Хатууд аваа. За гамбаа бол үнэхээр гамбааг л энэ тэмцээнд орно. Гамбааг төрүүлнэ гэж ирнэ. Хүн бүхэн таамаглаж ирсэн. Ёсоор боллоо. Тэмцээн эхлснээс хойш 2 минут 36 секунд нэгэнтээ өнгөрсөн байна. За явж байна да. За амраа энэ дуусна үргэлжлүүлээд. За цаг явуулсан. Тэмцээн эхлээд одоогоор. За 4 минутын хугацаанд шамжилтайгаар дөрвөн бэрх багийнхан хамтаараа даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ. За 5 минут 6 минут 8 секунд. Яса. За жүжигчин дэлгэр сайхан. Тэнгэр тэтгэгдэх хэрийн эмэр багийн гишүүн жүжигчин дэлгэр сайхан маш амжилттай. За мөн Монгол заншил багийн гишүүн Түмээ ерөнхийдөө дэгийн явуулсан шүү. За дараагийн баг үргэлжлүүлээч. За суур ингэж идэх юм бол бүтэхгүй. Ерөөсөө шидэд явахгүй бол эцэрэг. За залгуулад Монгол заншил багийн Түмээ дууссан. Залгуулад багийн гишүүн 15 ширхэг бууз Монгол зоогийг таалах ёстой байгаа. За цаг хугацаа бол түрүүний амжилтыг бол хоёулаа эвдэхгүй хаа да. Гамбаа бол энэ Монголын номер 1 бууз идэх юм байна дөө. За 3 хон бууз үлдсэн. За 15 бууз. Дээр нь цаг хугацаатай урд асуудал байгаа. За 6-0-8-ыг гүйцэхгүй бол та хоёр баг бол үндсэндээ 3-4 дугаар байр руу шилжих нь ойлгомжтой. За багий дуусгая да. За үнэхээр харамсалтай байлаа. Монгол түмэндээ сар шинийн мэнд өргөн дэвшүүлээ.
За Монгол улсын говь жүжигчин Туягч маань хажууд суусан байна. Сая түрүүн нэвтрүүлгийн эхэнд хэллээ. Монголын хошин урлагийн одоо анхны бие бүрэлдэхүүн үүсгэн байгуулагдаж тоглож ирсэн хойш 20 дахь жилийн нүртэйгээ үсэж байна. Он гараад энэ туул ажилд 20 жилийн явуулж байна гэж байна. За энэ зөв хугацаанд ер нь хэдийн үеэс нь орж ирсэн бэ? 20 жил ер нь зүтгэж байна. Хоёулаа жоохон түүхсгэж яриа л да. За тэгээ. 1990 онд Батцая би Апч юм байна тийм ээ. Ийш тул тэгээд хөгжмийн инх баатар гэж галав. За тэгээд тариагач болсон доо өөрсний амгалан гэж галав. Ингээд ийм хэдэн хүн 6 хүн одоо хашуурлын театрыг байгуулахаар хүүхэд залуучдын театраас өөрөх гэлтсаар болчихжээ. Одоо энэ 6 хүний тоо цаашгаа чамчл өгч жагдаг их хоёр маань төдөөхгүй орж ирсэн. Ингээд нэг 10 хүний бүрэлдэхүүнтэй театр маань бас нэг 3-4 жил болсон юм. Энэс хашгаа одоо өнгөт хийнэ хамтлаг дараа нь шинэ үеийн хамтлаг, X2 хамтлаг гэх юм. Mask production гэдэг ингээд даа тэгээд дээр нь илгэлдэг хүүхдүүд гараад ирлээ ингээд зөндөө олон production хамтлаг болоод одоо хүүхдүүдэд тоолж чадах юм байсан. Нөгөө сүрэг 1000 гол хүрнэ гэж тийм. Энэ олон хүүхдүүд авьяастай сайхан хүүхдүүд төрж шинэ Монгол бол шинэ хошин урлаг гэж айл өрхийг нээж явсандаа бас баярлж байна юм аа. За баярлалаа. Даагад олонтой, Бэрвүү булчинтай, Торон бөгтэй, Төлөвсүүлтэй, Онд минь тарган тавтаа орвоо. За даагад олонтой, Бэрвүү булчинтай сар жилдээ сайхан орж байна. За тэгээд энэ жил сайхан жил эхэлж байна. Туул ажил гэдэг бол ер нь туулаг бол Монгол түмэн бол мэднэ, тийм ээ? Гэмтэй хортой амт юм биш. Тэгэхээр Монгол түмэн бол үнэхээр сайхан жилийг угтж байгаа учраас үдээ ундаагаар илбэгдэлбэг, ширээн дүүрэн, сэтгэл санаа өндөр уучуу сайхан угтж байна. Үтгэс буурлуудаа ширээнийхээ хоймор цалж өгдөөд энэ бол Монгол түмэн ургийн бичиг гэдэг зүйлийг одоохондоо зарим нь хөтлөө, зарим нь хөтөлдөггүй. Цагаан сар гэдэг бол нийтээр ургийн бичгийг одоо хөтөлж ийн гэсэн үг шүү. Бид нар тийм ээ төрөл төрөсөд хамаатан садан ах トゥ ус өгдөөдсийнхаа үгийг сонсож хэн нэгнийгээ хэний хамаатан хэний ахын トゥ ус гэдгээ мэддэг энэ сайхан баяр. Тэгээд бидний хувьд бол өнөөдөр бол манай Монголын хошин урлаг гэдэг сайн муу нэгэнтээ хилэгдэж явсан, сайхан муухай хилэгдэж хөгжиж ирсэн, цаашаа хөгжих энэ урлагийг бас анх үүсгэн санаачилсан хүмүүс бол олон хүн байгаа. Тэр болгоны нэрлэхэд хэцүү байна. Гэтэ өнөөдөр бас бид нарыг яг энэ цаг одоо бид нар дунд үед орчоо явж байна. Энэ цаг хүртэл бас гараас нь хөтөлж сайн муу, сайхан муугийг нь хэлж явсан ах эх нартай бид нар өнөөдөр хүндэтгэл үзүүлж дүүнер маань зохион байгуулж байгаад баяртай байна. За тэгээд манай шин урлагийн залуучууд маш олон өшөө олуулаа болсон. 20 жилд бид нар одоо өнөөдөр 80 гаруй уран бүтээлч жүжигчин 20 жилд 40 жил болсоо тоолохдохгүй болсон болно. Тэр би залуучуудыгаа ахмадуудыгаа бүгдээр нь нэрүүлэн гад жаргал сайн сайхан бүхний өсөөрэй. Хүн инээлгэж явсан хүний үүс дандаа бүтэж явд юм аа гэдэг үгийг хэлье та. За баярлалаа. Сайхан шинэлээрээ та. За баярлалаа. Монгол түмэндээ сар шөнийн мэнд өргөн дэвшүүлээ. Үүсэн бичээсийн дадлагаас эртний найраг цацрах шиг үлэмжийн чанар гүнжийг аравжаа хотогт наадуулах шиг өвлийн чандын чөлөөнөөс Чингисийн гэргийг ялцах шиг үлгэрийн хан гард шовуу ерөөл шившин дэлэг шиг нэгэн тийм аялгуу дуу байна. Бүгдээрээ хамтдаа дуулцгаая. За би нэрийг сайн өгч амжаагүй байгаа. Тэгээд та бүхэн бас энэ дууны нэрийг бас хайрлаарай гэж хэлмээр байна. Oh
багийн гишүүд та бүхэнд өөрсдийнхөө даалгаврыг биелүүлэхээр гарч ирсэн байна. Манай онооч гэсэн нэр бол хаан бууд хэмээх битүү хоолны одоо дээж болсон сайхан идэг сурталчлах үүрэг ногдлоо. За ингээд чадсан ядан болгоё. Сервис гятнот. Хогтын баатрууд, Чингисийн баатрууд, Цогндрын Цогтамгын баатрууд, Цогндрын. Одооролдотго тэнгэрийн зарилгаар Омог төгөлдөр ухаан ихт Монгол бүрдвэ. Бор газар дээр гэр бууд хоёрон төсөн бүрд чанын болом ном мэт бүрдвэ. Хураар үлдутга тэнгэрийн дор хошин урдгийнхан их хуралдааг зарлав. Хаан түүхээс улбаатай битүү хоолны дээжийг хамаг олон хэлсэн хаан бууд хэмээн нэрийдэв. Экстэйцүүдэд эдэний дээж болсон буудыг барья. Бум бум бум. Бум бум бум. Бум 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 бум. Монгол түмэнд саршины минь өргөн дэвшүүлээ. Хэрийн гадуу нисэн үлгэх газараас хүний хүү Кока-кола өөсөг ирлээ. Кока-кола. За, Кока-кола гэж энэ хүү гайхамшиг дундаа маань дэлхий дээр үйлдвэрлэж эхэлснээс хойш 125 жил болсон байна. Мөн Монголд үйлдвэрлэж эхэлснээс хойш 10 жилиг өнгөрөөсөн байна. За, кола гэдэг энэ гайхамшиг дундаагаар манай монголчууд маань өрөөл идэж болсон юм байна. За. Мөн Кока-колагоор хөдөөний эмээнэр маань давсаа ингэж идэж болох юм байна. За, бас Кока-колагоор хөдөөний залуучууд маань хөдөө явж байхдаа үсээ гэлдэж болох юм байна. За, мөн Кока-колагоор шинжилээр шампансыг авахгүй бол эмэнгээр ориглон дарсаа орлож авах юм байна. Кока-колагоор 32 цагаан лонхыг бол тоож явна шүү дээ. Би нэгэн сар бол цайр болохын тулд 32 цагаан лонхыг 32 бүрэн колагыг нэгэн ажгаар тоож байгаа. Нэг бүрэн кола, хоёр бүрэн кола, гурван бүрэн кола, дөрвөн бүрэн кола, таван бүрэн кола, Кока-кола чамгүйгээр бид маргаашиг яаж өнгөрөөндөө. Забунах гиншин учинда. Саяны юмши индучиявчтэй би. Үчигдээ байхын үнэн ярушиг юм да. Ахаха. Кола чамгүйг маргаашиг рүндүү. Wow, тасдээ байхын үнэн яру кола юм да. Кола. Чамгүйгээр яаж би маргаашиг өнгөрөөндөө. Мөн сайхан шоколад. Кола. Монгол түмэнд саршины минь өргөн дэвшүүлээ. Тэрийг хараа. Тэнгэрийн хаяа байна. Энийг хараа. Дахиад тэнгэрийн хаяа байна. Тэнгэрийн хаяа. Ирхий хуруу. Биднийг хардаа. Намууд цэцгүүд. Хэмэр сэргээсэн шидэм мөгдөл сонсож ба. Эрчэтлэн авьяасан агуулсан Монголын шингэрийн авьяаслагтэй чүүд сонсож ба. Батсая батсан сасрармгасан дэгт амби бая даана эмси аглуунын ашиг үрдэ энэ бүгд тэнгэрдэгэрийн тэнгэрдэг эрийн хэмэр аавхныг дуудаж байна. Эцэгтэн дээр үлэх шанын хараа. Хэрийн сажихэнд морин дил дээр сэгрэх эрийн хараа. Халин дүүлэн нисэх хүчит хүрэн бүргэдийн хараа.
хортой хиймэл юм. Сод Монголын минь оймэр юм аа. Сингур горхны хөвөөнд 3 баатар нойрсжээ. Сэрээд хартал дэрэгдэн сингурмаа бүсгүй байжээ. Сингурмаа бүсгүй оргилсан сайхан сэтгэлтэй, сэтгэл татам төрхтэй, хэрэглэн цовоо харцтай, сивүүр шиг сайхан сормуустай, сэмсэмхэн алхаатай, сайхан төрсөн бүсгүй ажээ. Сингурмаа бүсгүй инхэн өгүүлрэн. Хаанаас нь ч харсан хав дөрүүлэн цэжтэй яасан сайхан 3 залуу вэ? Та 3 хэрвээ миний сэтгэлийг татахыг хүсвэл сингур голын хөвөнөөс амтад аршааныг надад хүртээгээч гэж өгүүлжээ. Ингээд 3 баатар амны цангаа тайлах хувцастай сингур горхны усанд ингээд 3 баатар олон сар жилээр сингур горхны аршаанаас авчрах гэж явсан боловч ганцхан хоосон иржээ. Сингурмаа бүсгүй өгүүлрэн. Та 3 миний хүссэн аршааныг авчирч чадсангүй. Тиймээс та 3 сингурмаа бүсгүй миний гоовдгслэн магтан дуудаач гэжээ. Ингээд 1-р баатар ганцоо ийн магтан дуулжээ. Сайхан сингурын сэтгэлийг эцэг нэнхэн төржээ. Сормсон дандам тагмарх алаг нүдний чин мэдмрэнд сайдын өндөр хангасан дээдийн хорвоо нуглаадсан чин санан уйрах цэвэр ичимтгий айшинт чин сайхан сингурыг би эцэг нэнхэн төржээ. Ийн магтжээ. 2-р баатар алдар сингурмаа бүсгүйг ийн магтан дуулжээ. Миний сингурмаа магнаа дөрвөстэй мингэн хони юд тундаа би харвалтэндаг мирус малаад инхүү магтах амтнаа андууран магтаж гинэ. 3-р баатар ийн магтан дуулжээ. 울렌지 장나라 토고르던 엉거도 동남아다 터지시게고 웃으시든 대호르고 살래기 지니고 우째 항시우게야 сингурмаа энэ гурийн магтаалыг сонсон сингурмаа бүсгүйд энэ гурийн магтаал огтоосон ч таалагдсангүй. Ингээд сингурмаа бүсгүй
хэн нэгэн ирийн эрх мэдэлд очиж нэг хүний эзэмшил байхгүйгээр халахын сайхан ирчүүдэд мансуурлын жаргал бэлгэлж явхаар сэтгэл шодооджээ. Дам дам дарарара дам дам дарарара дам дам дарарара дам дам дарарара. Сайхан шинжээрээ. Тэгэхээр энэ сайхан баярын өдөр сайн сайхныг бэлэгдэж олон одоо баярт үйл явдлуудыг эргэн санаж бас хуучилж өгдөг тийм сайхан тэмдэглэлт өдрөө. Тэгэхээр та бүгдийн хүүхэд насны цагаан сарын баяртай холбоотой сонирхолтой нээд наргантай тийм түүхийн дурсамжаасаа бас хуваалцаач. За тэгээд ямар ч байсан өнөөдөр усан урлагийн нийт уран бүтээлчд маань бас цагаан сараа нэг жишээгээд Ахмадуудаа хүндэтгэл үзүүлж байгаа сайхан өдөр байна. За тэгээд цагаан сар гэдэг бол хүүхэд насны бас нэг л хүсэн хүлээсэн баяр байдаг байсан. Ер нь бол тэр үед дэвтэр аваагүй, нэг төгрөг аваагүй, үцэг бал аваагүй тийм хүүхэд бараг байхгүй басаа. Тэгэхээр ер нь бол цагаан сар гэдэг маань бидний хувьд хүүхэд байх наснд бол хамгийн их хүсэн хүлээдэг тийм сайхан баяр байлаа. Маш олон айлэр хийдэг байлаа. Олон янзын буулснууд иддэг байлаа. Тэгээ хамгийн гол нь цуглуулсан мөнгөөр кино үздэг, өөртөө хэрэгцээтэй бүх юм авдаг тийм хүсүүлдэг сайхан баяр байлаа. За юуны өрд бас энэ хүү сайхан золгол шинжилгээ зохион байгуулсан хүмүүстэй хамт олондоо бас баярлалаа гэдгийг хэлэх нь. Би ер нь цагаан сарын шинийн нэгэнд зурагтаар бас ингэж яг хандж үг хэлж байгаагүй юм байна. Тийм учраас бас гарч байгаа энэ элжигэн хэмээх төмөр туул ажилдээ монголчууд маань илгэрийн хамт төлөөрөө өвшин амгалан байж өнтөө сайхан үлж өөхтэй сайхан аварж ийнү гэдэг мэдчилгээ болгоод хэлчих тийм ээ. Төлгөн тарган сүлдээ тормон бүхтэй энэ сайхан жил гараасай гэж хүсэн өрөөж байна. Тэгээд энэ агуулгын их сайхан том баяр юм гэж ойлгодог. Учир юу гэвэл ерөөсөө хамаатсан уран төрлөөрөө цуглаад за энэний чинь хүүхд ийм болж шүү. Тэрний чинь хүүхд тэр газар сурж байгаа юм байна. Энэний чинь хүүхд ийм явж байгаа юм гэж бие биенийг одоо жишээ нь монголчуудын минь бас сайхан ухаантай холбоотой гэж тайлбарлахмаар байна л да. Сайхан баяр энэ хүн бүхний хүсэн хүлээж идэг сайхан баяр гэж би дотроо ойлгож бэлгшээж явдаг. Хүүхд байхтаач энэ баярыг тэсэн ядан хүлээж хэдэн халуун бууз идээд хаяа хулгайгаар нэг бараашиг уучаад ингээд байж идэг байлаа. Тэгээ бараашны уухчихгүй бараашны харж хавг түүж иддэг байсан. Тэгээд дөрөв зан хэллээ гудамжаар ингээд бие биенийхээрээ орж гардггүй ч айл гэж байхгүй байж хүүхдүүд танихгүй айлд ороод золголт хийгээл нэг хошин хөргүүлж аваад тэгэл хамгийн гол нь бэлгээ хүлээгээл өсчдөг. Тэр бэлгэнд маш том одоо ингээд бодоход үнэхээр сайхан бэлгүүд байдаг гэж. Тэр банк байна тийм ээ. Одоо түрүүн заан хэллээ дэвтэр харандаа энэ бүх зүйл бол маш их сайхан байдаг байсан. Одоо ч бас сайхан өшөө өнөр өтгөн сайхан тэмдэглэдэг болж тэгээд дахин хэлээ монголчууд маань гарч байгаа жил бас өнгөтэй өөттэй байхгүй энэ Монголын хөгжлийн бас нэг шатах юм гişгүүр дээр ирчээд байгаа гэж би дотроо хөвдөө ойлгож байгаа. Тэгээд энэ хөгжил маань монголчууд бас олон сайн зүйлийг хараасаа дагуулж ирнэ гэдэгт итгэж байна. За тэгээд бас нэг цагаан сараар бас инээдтэй юу болж ирсэн ярьсан шүү дээ. Инээдтэй юм шиг шараач юм шиг нэг юм ярьж та. Аав жил одоо ярьдیں۔ Жохон багт ингээд нөгөө найзуудаараа цагаан сараар бүгдээр ингээд нөгөө пив шилтэй пив дээр үе нэг ямар эмгтэй хүний нэрмэртэй нэг пив байдаг гэсэн шүү. Тэгсэн чинь би ингээ уух гадаараа тэсгсэн чинь жигшүүлэх гээд нөгөө муухай амттай гашуу хүүхдэд гээд ингээ амсуулсан юм байл л да. Тэгсэн чинь ингээ ахад уух. Чигшгүй улам тийм гой санагдсан байлгүй. Ер нь хар байгаа юм биш. За тэгээд их сайхан өдөр болж байна. Ягаад гэвэл бас бидний хоёр дахь гэр бүл гэж ярьдаг. Миний одоо их сургуулаа төгснөөс хойш ажиллаж байгаа хошин урлагийн салбарынхантайгаа ах эгч нартайгаа мөн одоо нэг зорилгын төлөө мөр зэрэгцэн алхалж явдаг бүх уран бүтээлч найзуудтайгаа одоо энэ баярыг тэмдэглэж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр маш сайхан өдөр болж байна. Сэтгэл тэнэгшиж өтсөн бас нэг өдөр одоо энэ баярыг хамт олонтойгоо залуучуудтайгаа бас мөр зэрэгцэн тайсан тавж ирсэн хамт олонтойгоо тэмдэглэж байгаадаа маш их баяртай. Ингээд нийт монголчуудаа туулаж ирдээ өгөөмөр баян эрүүл энхээр бэлгэж өгөх хүсье. Намсрай тэнгэр шиг баян найдан гэдэг шиг өнөр өтгөн эрүүл энх хадж явлаар бэлгэж өгөх болтугай. Өглөө болгон нарны сайхныг харж өдөр болгон
хүний сайтай учирч явах болтугай урд насалж удаан жаргаараа туулаа ижил хиймэрлэж шүү. Туулаа өөрөө таглаг энэ биш гэдэг хүн болгон бодож авах хэрэгтэй болоо гэж. За тэгээд энэ ташрын дэлгэд манай аав одоо миний сайхан аав болж байгаа өнөөдөр ээж минь хастай дөрөвхөө одоо дараалан төрөөс ингээд дөнгө сайхан бас дархан бэр болсон. Тэгэхээр одоо энэ өөр хангаад суугаа аав ээж болон ах トゥ амрах сатанда сар шинэний минь төрхийн зэрэгтэй ээж одоо хайртай шүү гэж хэлье. Та хоёртай хайртай шүү. Манай нэвтрүүлгийн хоймор дурагдсан хошин урлагийн жүжигчид маань шинэ сарын баярын гоёгоо бие биедээ болоод телевиз үзэгч танд төлөвлөж туулаа жилийн юндан нансалмаагаа шалгаруулж байна. Би ха Сарэжс дуу хоолой эр бэрэн жигдэрсэн эрхэмсэг юндан магна нансалмаагаа харуулсан зогсон сургалгаа. Түүний араас гарч ирэх юндэнгүүдийг ч санаашруулан байж гарч ирсэн чамин намсалмаа эрхэмсэг агаад тангил нэгэн бүлгөө. Та бүхэн манай нэвтрүүлгийн хамгийн шилдэг юндан нансалмааг аль нь болохыг тааж биш таньж нэг шалгаруулаарай. Монгол түмэндээ сар шинийн минь өргөн дэвшүүлээ. Нэвтрүүлгийн танхим цугласан олонний дунд тэдний голыг гжигдсэн олон тэмцээн уралдаан болсны нэг нь эртээ бярта хиймэр золбоо төгс Монгол ирчүүдийн дунд Украин шир хаг ташуулах тэмцээн байсан юм а.
Хээрээр гэр хийж, хэцээр нэр хийж, хүлэг мордын зоон дээр өссөн хүчтэй хуйхтай, шуунда биртай, шударгалантай энхээ хүүцэх хөө. Гөлтгөр балтахаар гэрээсэн хол явж үзээгүй. Гэдэс хол алдаагүй, цэмбэгэр цэмцгэр баяраа хүүцэх хөө. Үзэж та бооцоогоо тавьж мөрөгчгөө мартаваа. За барсангүй. За дараагийн эрхэм. Ууха багийн гишүүн. Жүжигчин Баяр сайхан. За. Энэ ханцоо монцонд янз бүрийн юм хийчих юм биш үү? За. Hey! Hooray! 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 За үнэхээр гайхалтай байлаа. Өмнө цогч ирсэн үү? Өмнө 10 жил яхта цогч ирсэн. Цогж тийм боломж олдсонгүй. Өнөөдөр харин тийм боломж олдлоо. Босод багийн өрсөлд өгснөр бас гарандаа юм хийчихгээд энэ гараа үзүүлчихүүлэг нь зүгээр. За. За баяр хүргэе. Монгол түмэндээ саршины нэг өргөн дэвшүүлээ. За онооны нийлбэр дун гарсан. Тэмцээний нийлбэрээр Монгол заншил баг 6 оноотой 4-р байр. Тэнгэр тэтгэгдсэн Эрийн хиймэр баг 8 оноотойгоор 3-р байр. Дөрвөн бэрх баг 12 оноотойгоор 2-р байр. Ууха баг 14 онооны нийлбэр дүнгээр 1-р байр эзэлж байна. Ийхүү цэц мэргэн оюун ухаан хүч чадал авиас бэлгээ уралдуулан байж энэ цагаан сарыг бас хамтдаа тэмдэглэсэн Монголын хошин урлагийн нийт бие бүрэлдэхүүн эрхэм алдартай уран бүтээлчтэй баярлж талархна илэрхийлье. Хошин урлагийн эрхэм сайхан залуу уран бүтээлчдийн зүгээс нэвтрүүлэгт оролцсон энэ хүндэтгэлийн ширээний хоймор задарсан Монголын хошин урлагийн Ахмад үеийнхэн 6 сайхан гавьяаттай бас дурсгалын зүйл, бэлэг дурсгалын зүйл гардуулахыг хүсье. Та бүгдийг урьж байна. Өнөөдөр бид нар дэлгэцийн тайзны гэдгээр өнөөдөр биднийг өмнө бидний салхийг хагалж Монголын ард түмэнд тэр тусмаа бас монголчуудад Монголын хошин урлаг гэдэг зүйлийг бас тодорхой хэмжээнд хүргэсэн, өндөр түвшинд хүргэсэн, төр түмэндээ тоогдсон олон ахын дууд маань өнөөдөр инхүү бидний тайзнаа гарч ирсэн байна. Тэгээд дүүнэр нь гэрэлтэй цонхтой хамтран манай Чапи суур олон сайхан санаачлагтай залуучтай хамтраж Mass Production, шинэ продакшны зүгээс өнгө тэнэт хамтлагийн зүгээс эрүүлийн аз жаргал сайн сайхан бүгдийг хүсэн өрөөё. Тэгээд бид нар та нартай манай өгөөжийн энэхүү хэвэн боо за тэгээд Coca-Cola, Hosfert компани за тэгээд Монгол түмний эдийн ундаага эдийгээ засахтай үргэлжлэнэ цагаан эдийгээ засдаг. Ирэх жилийг цагаанаар сайхан бэлэгдэж юм бүхэн мөр бүхэн цагаан байх болтугай гэд цагаан эдийгээр ингээд та бүхэндээ бэлэг барьж байна. Хүндэтгэн хүлээн авна уу? Хүмүүний өр зүрхний дэнснээс бодронгуй цэнгэр орчлонгийн өр тэнгэрийн готргоос хайдагдэр хэхмөрний задарсан эр хархан урсгалаас салгидэр хэхэд далайн омголон ур буурал савсалгаас бат орчлын дуулыг эрхэм хүмүүн таны бодронгуй цагаан сэтгэлтэй уухайлан энэ цаг хугацаанд үргэсэн эрхэм уран бүтээлчтэй баярлаа. Ийхүү манай нэвтрүүлэг энэ дүрээд өндөрлөж байна. Монгол түм маань сар шиндэн сайхан шиндэрэ баярлаа. Баяртай.
сар шиний минь өргөн дэвшүүлээ. Сайхан шинжээрээ. Анхаараарай. Алтан нарны хүүхдүүдээ агваа их хүн ардаа боллоо. Цаг боллоо. Бодох цаг гүйцлээ. Босох цаг боллоо. Амьдрал жаргалын гайхамшиг тултай алтан нарны ганц охин алаг дэлхий ээжэн та бид атмын сүнстэй шатаах гэж юу? Холсгал хөгжлөх чөлөөний угршгүй ноён нурууг тулсан хувь заяаган та бид хумхын тоос болгох гэж юу? Хайр дурлал, айл гэр, хаврын цэцэг алаг үр, хамаг сайхан бүхнэн та бид халуун сүмд хайлах гэж юу?
Энэ дэлхийд анхны ээж инхри үрдэн бүвэ зохиогдсон эцсийн удаа чи дуул гэж идүүгээ үнийх нь загсан гэж үү. Холойрын эцэг дээдэс минь хойч үйдэн бүрлгүүлэхийн тулд хот барьж тариа тарьж хорвоо өөрийгөө илээсэн гэж үү. Хүй удман гадгол тонтид хүсэлтэйгэн ухаантайгаан бидэнд өвлөгдөн хүн төрлөختний шинэ үед та нар хүргэж өгөөрэй гэж загсан гэжээ. Үнэн манай талд байна. Үрд дэлгэрэх алсын хувьтай, үхлийн бус амьдралын хуйлтай үнэн манай. Үнэн аливаа дайны мөсийг хагадагч ажилчин тариачны улаан авраураа агваа их зөвлөлт орон ард түмний ирээдүйг түшиж байна. Аатны хүчээр ачаад өргөж, алсын гаригт хөлөг хөөргөж, айл бүхний тансаг ширээн дээр амтд идээ тавлж байна. Үнэн Москвагийн цаг 90 үеийг тоолж байна. Москвагийн зүг эвийн замыг зааж байна. Москвагийн үг ихийн санааг багтааж байна. Москвагийн туг инх тайвныг тогтоож байна. Ажруу аюултай амьнас байтугай амьтны гэрэл ертөнцийг алдаж болох аюултай. Эржилэх Хиросима Нагасаки тэнгэртэй газартайн шатаасан тэнэг эцдийн толгойгүй гар тэсрэх бөмбөгний товчон дээр байна. Ирүүл саруу ухаанаар эвлэлдэн нэгдэцгээе. Инх тайвны төлөө эцсийн тулаанд орцгоё. Хүн одоо маш олон юм хэрэглэх гэдэг ёстой юм аа. Ууд нь ганцхан юм хэрэгтэй юм байна. Юу гэвэл ганцхан эх орон гэж юм хэрэгтэй юм аа. Нэрн тодорхойгүй баатрууд танаа. Нэрн тодорхойгүй баатрууд минь та нар нэлэмгүй энэ хорвоод яасан одоо юм бэ? Бичхэн нэргүй оноосон хөшөөч үгүй биднээс хүм хичнээн чин үр бодсон юм бэ? Дорнод Монголын талын даруухан булсан дээр домох дэжбийн нэр алга байлаа. Долгил хотны хөшөө Кремгийн хөшөөн дээр дор хаяад ганцч нэр үгүй байлаа. Хангар дэлхийн энд тэнд хад үдсэн Европын төгөл дунд чинь болсон хөшөөн дээр дуурсах нэрийн чинь нэргүй гэж бичсэн байлаа. Догшин ядалтын сүд та нарыг дурссан догдолж хөшөөний чинь өмнө очих хүртэн нүд бүрсэн нулимсан нэв нүүр царайг чинь би сайн хардаг шүү. Исгэрх сомнаас амьдыган хааж унаад ирээгүй зэрэг ирснээсээ дор байгаагүй үлдэх нэрэм биш үлдэх стэнгэсээр үргэлжсний гавья яасан баггүй. Байлтч байхтан аль нэгэн нэртэй явснаа баатар болцоод одоо нэргүй босгох гэж юу хэмжээгүй жаргалтай суухтан бит хэн түүний нөгсний мэдэхгүй явцгаах гэж юу далай тэнгисээс гол горих олон даруухан одод нар сарнаас олон дайчид та нар алдарснаас олон давхан алдарчин насан туршаа мэхий та нарыг нэргүй гэж ярьцгааж тавих хэсгэн дунд чинь өргөж байвч орчинд та нар шиг нэртэй хэм байна. Он жилиг тоохгүй урт настай хэм байна. Энэ хорвоо дургах цэцэг болгон энгэр дээр чинь ярах та нарын одон ээлж хотойхгүй ертөнцийн хамгуулас эгнэх сүндэрлэх
та нарын хөшөө тариа хангасан талын шарсаж тасарна гэж үгүй. Та нарын амьсгал бүх чулуу бичигдэн уулын өндөрөөс бууж яваагаарыг та нарын догшин тус бум түмэн айл шавлдах удаангал өдөглөж байгаа. Та нарын гадуухан дүр өнөөр дингэж амьдрахыг чинь мэдээд өнөө хүртэл дайснууд та нараас айдаг. Айдаг та нар ядагчны өшөөг амьд яваа Вьетнамс авах гэдэг. Нэргүй баатар гэж байхгүй. Баатар л гэж би нэг хэсэгт ядаагүй. Одны гавьяаби хэцүү тулаан та нар төрүүлж орсон эрих гарвалгүй. Идичин дарж орно. Тулаан та нар дахиад л ядна. Тугаан шоротоогүй. Үнний сэргээрэн үднэ. Ижимэн намайг цагаан сүгэрийн шагнаж, эцэгмэн намайг эсгийн үнгээр мэлаж, их хормын намайг эрхчлөөгөр шагнасан. Хувьсгал миний шагнал, хувьд яач миний шагнал, өрх татхад тооноор бэлгсэн наран, өлгий дээр минь гэгээ мандуулж, өндөр босгоон давж талын сэжүүрэл мэлхэд, өөлн чулуу халуун цэцгэн дэвсэн дэлхийн миний шагнал. Хайрыг даана гэдэг шагнуулахаас хэцүү, ханад сагсан байвал үгснээс дороо. Салаан дарахтаанч сайшаалгаж яваагүй тэргэр сайхан их орныхон төлөө шагнал гэж хумсын чинэнч бодлогүй. Шархныхаа тусыг хэгзэрсэн их газартан явуулж дотн амяран их орнон шагнаж дотоод хормойг нь нөхөж нөхцсөн. Адгэрэнтэйч амьдрал өөрөн шагнал амрагман намайг үнсгэнч амьдын жаргалын шагнал эгэрхийн шүлэг минч энэхэн бие минч их орнон шагнасан шагнал ирэх цаг ирээдүй миний шагнал элен улирсан түүхч миний шагнал уртын дууны тал тонсон цуурай ураг улаан галын зуунаар цогссон ам уулын орой тонсон нойрмог цагаан манан усны ногоон тохоогоос намайг шивтсэн жимс уйлж явсан зовлон ухаарсан алдаа минь хүртэн шагналаа. Надад байгаа бүхэн миний шагнал надад илүү шагнал хэрэггүй. Харин амар каниг минь ачтан дуулах бүвэн дуугаар шагна. Дүн өвлийн нүдгүй шуурганаар малын захад дууган хөлтөл гуугалж яваа эсхийн нараар шагна. Дун цагаан үсэн мичтийн салхинд хийсэж дуутын шаргал хөтөл дээр намайг харуулдаг сойжийг минь мөнхийн усаар шагна. Эргэн тойрон хадтай балбархан хавржаанд би эхний дууга чулуун талаас төрсөн ээжээс тасарсан миний нясан хүй энд буусны чулуун дунд үлдсэн хүй дуу хоёр минь чулуунд шингээстэй хүний орчлонд тэгслэр би чулуунаас яатай хөл дорхтоо би өмнө чулуун дээгүр мөлсөн хөл дорхтоо би чулуун дээр боссон ашаа ороогооч чулуугаар барьж хатуу өвлөгч чулуугаар хаадаг хан хэрмэгч чулуугаар өрж алуун галаач чулуугаар тулгадаг арвай тариагаач чулуугаар татаж агт мордоч чулуугаар аргамждаг уулын минь хөх чулуу орсон нэг нэрлснээс уулын минь хар чулуу ороогүй нэрлсэн намраа юугаарам баян билээ түгээрэн бахархан юмны түрүүнд уулынхан чулуугаар магтан эрдний чулуун замгууд хэвддэг элбэг баян улсаар ам бахархан орд харш зам талбай бүр далан бүгд чулуу охид хүүхнүүдийн гоёл чимэг эмиг бүгд чулуу оргил өндрийн овоо татдаг бүгд чулуу он өдрийн хөшөө хэрэгснүр бүгд чулуу их газрын алг чулуу орсон юмыг нэрлснээс энэ дэлхийд чулуугүй юмыг нэрлсэн намраа хөлдөрх том би
чулуун дээр боссон. Хорвоог таниулсан багийн минь тоглоом чулуу байсан. Хожим миний суусан баашин чулуу байсан. Унган багийн тоглоомын чулуун гэрээс Улаанбаатарын өнөөгийн суут хүртэл эриви минь чулуун дундусч эх орноо чулуутай хамтад уулсан. Эхлээд би эх орноо бүхэлд нь бичсэн. Энэ надад ахалсан. Дараа нь автагам бичсэн. Дахиад л надад томдсон. Хожим сүлд нь би хол хөдөө үлдсэн. Аргамжааны чулуугам бичсэн. Уулын хүү миний чулууны магтаал. Угтай чухам эндээс л эхэлсэн. Өвдөг тулж мөлгсөн. Өлмий тулж боссон. Сэтгэл хүлэг 2 он цуг аргамжсан. Сэрүүн автай минь ширхэг чулуу. Өөрийг минь идэх. Өлгийн дээр минь босох. Эхний бөгөөд эцсийн чулуу. Энэ чулуу миний чулуу. За хамгийн дээд бурхан болвол ижимэн гэж боддог хүн харин ижигийн нь бурхан төрүүлсэн байж магадгүй. Яагаад гэвэл намайг төрүүлж, намайг өдөр зэргийн сайхан явж хувь заяа замын зассан хүн бол ижимэн учраас миний хамгийн дээд бурхан бол ижимэн юм аа. Тэгээ ижигээ хариж яваарай гэж та бүхэнд бас захиж хэлье да. Тэмээ таван суумалын минь тэмээ таван эмэдэрний минь тэмээ таван төвийн улсаас манай Монголд лоломби тэмээ талхан гайгүй ургал нутагт минь байгаа. Асан зантай цуг бичиж сая жилийн дэдэж байсан айл хүн хоёртой ижсэж 5,000 жилийг лээсэн амгалан авраг хоёрын элэгдэл мэтих үедээ заяасан алтан дэлхийдэн тэмээ гэдэг сайхан туг ширээ бөхнөөс нь халуун илчдүүгээд тууж явхад миний хүртэл дулаахан гэж ихтэйхэн туйлс үлгэрт баатар болон яригддаг туулаанаас гаралтай гэж бодглоор өрөвдөмөр өсөй усныг уугаад гарвал 3 хондог сойгоод ихэд 30 хоногийн үл даадаг уртхадын аянда эцэг цуцсан гэж дуулдаагүй унган гоён гэж нутаг өрдөө шилээгүй нэрээ би тэмээ шиг нэрэн хөтөл тэмээ найрсаг итгэмтгий зангийн үлгэр домогт өгүүлэхтэн найранд очих буганд эврэн зээлдүүлсэн гэдгийг надад эврийн авчирч яваа хөөхнэн найдгурал тахгүй одоо цогсон байр алсыг гисээр зогсдог хожидаа үнэн чин баталгаа гэрсэг гэдэг нь аргагүй тулганы үнцийг санаад хонтой хотолж ирдэг туурган шуургыг өдөржин гадраас мэдэрч тугалж нэг л хэвдэг юм бол тэнгэр онгойтол хэсдэг өргөн дэлхийд ургасан өвс бүтэн дундаас өргөс бот шавг шарилж алил хатуу түгээр нь хооллох өлгийтэй яахан хүүгэн бөхнөөс нь зүгээд нөхөд минь өөжин хөдлөх хижээ юм шиг бүүе гэж асгадах авгай хүүхэд шаваад носын зулгааж байхад аваг шиг өвгөө зогсох ачаа бараа тэгнэж үеийн үзэх гэж байхад арай би өндөр дөөд байна уу шиг өрөөн хэттэй дөхдөг орчлон их дэлхий минь нараан бутан тойтол олсон жахан үрэн хэвлийдэн тэжвсгдэг охин бутгаан энд унгнахад сэвхийдэл дэргэн тэшүүлдэг нэрээ битний шиг нэрээ тэнэ агаар зандангийн шугуй шиг хүрэнтэн сүргэлж явахтан чи тэмээл гэдэг айсын сашгизалгын оригантаараа тэнж явахтан чи тэмээл гэдэг алгалах цэцгийн хүрээнд аялгуу сүлжийн хэсгээр алдах лайлс үйлчлэгтэн жүжигчин гэдэг хөөсөй тэмээл гэдэг санаа сэрэггүй тайвандан үрэн голж мөнгөнөхтөн сайлын өнөр ханхлуулсан өсгүй хүн хөөслөж салхинд чигсгэлдэг хураан учирлууд татаад өгдөр сайхан хүргэнээс сайн
нулимс мөрөөдөн гэмшдэг нэрээ би тэмээ шиг нэрэн бүтэл тэмээ яргуйтэй дэлхийн бичээл сөөрч байна гэд уулдах нь харамсмаар ялдамхан өндөөгүй тэмээгэн хайрлж өсгий тэмэн яруухан насранд хүн шүү юм биш гэж явсан дарахнаа ядахта тэмээ шиг амгалан амтан болгосон гэж би л хойдоо бодох юм аа. Онис төрөлт машины маань гал тасан дутаад очих газрын анхан саатаж юуны магадгүй. Олос эсгнэр хөтлөөд хаач хүртэл нүүсэн нэтгэлтэй олон сайхан тэмээ гэдэг мөнхийн найдвартай аа. Тэмээ таван шуумалын нэг тэмээ таван амьдэрний нэг тэмээ таван төвийн улсаас манай улс олон би тэмээ талхан гайгүй дургуул нутагтмын дүүрэн чиж байх болтугай. Өөрчлөн байгуулалтын буйнаар Найргийн дэвжээнд шүлгийн ашиглалтыг болоод 2 дахь жилдээ болор томын тэмцээнд орсон юм аа. Тэгээ ерөнхий шүүгч нь Монгол улсыг нэгдсэн үндэсний байгууллагад ороход Монголын төлөөлж өччихсэн. Аугай Эрдэнэтийн яруу найрагч Дондгийн цэгмэд байж үлээ. Тэгээд би 56 наснаа болор томын эзэн болсон доо. Баяртай явуулъя ба. Танай нутагт 93 наадам болдгийм юу? 512 бүхөөс нэг нь үзүүрлэхийм бэ үү? Нар тэр өдөр жархаа мартан наадамдгийм гэл юу? Мянган морь уралдаж гав ганцхан төрүүлдгийм үү? 2. Уртын дуу. Уудам саруулхнараа яг л Монголын дорнот тал. Утаг гүнзгийгээрээ яг л гүн ухааны нэвтрэлхий тал. Уйхан хүнжгээрээ яг л их хүний сүүн сэтгэл. Уртын дуу Монгол дуу удахгүй сансрын аялгуу. Өөрөө ухаан турлын асуулт. Талтуулаагүй морийг унаа гэдгийм үү? Гол гатлаагүй хөвгүүнийг усчин гэдгийм үү? Гал асаагаагүй бүсгүйг бэр гэдгийм үү? Хил манаагүй хөвгүүнийг эр гэдгийм үү? Хос тэрний дуйл хоорондоо холдохгүй хөөх шиг хос тэр зэрэгцэн гэвтэн үнэн чагшийн дэр болохоос урд үүр нэгтээ шуу явсныг буугалж хэлнэ. Тав үрэж өсчтөрнхийн нууц. Итэ онда илвхтэй айлтхүү төөсдөг. Инээд ойсол цалигаас тайлтхүү дохойсдөг. Итгэл хайр тэгшрээс тайлтхүү эдэм өсдөг. Эрдэм ажил жигдрээс тайлт алдсдаг. Их анат санатайсан хүүхийн норохоор илжээ. Ачтай хинүрээ нүднийхэн цэцгийг нөөжээ. Хартай дайсан хүүхийн харцсан дотроос нь харчжээ. Хайртай хинүрээ зүрхнийхээ ховдолд нөөжээ. Олоо Дандарбаатар. Дандар хүү шахтай бавганаас мөчидгүй байсан. Далан сэлэмтэн дайрын ирэхэд дайлтардгүй байсан. Дайсандан нөхөртөн аранхтай мархтаас имээдгүй байсан. Даруухан ичийнхээ өмнөд тамхиан асааж зүрхэлдгүй байсан юм аа. Манайд малчин ховорцны учир. Дээлээ даахуйцаа болсныг сургууль аваад явчих юм аа. Дээврээ даахуйцаа болсныг сэрэг татаад явуулчих юм аа. Тэмээ адуу дутаасныг шүүх дуудаад авчих юм аа. Эхэн үеийн малчид яваачин татаад дуусах юм аа. Монгол заншил. Өөрсдөө дайлан хөдөс өмсдөг. Үр ачаан ихийн дэлгэдэг. Номыг харин торгоор баримтгэлж
Бурхныхаа зулай дээр залдаг Монгол төмний минь заншил гайхамшиг. Нарны даллах цай газар дээр хэдэн малаа л гэж. Намрын дунцрын 15-ны тэнгэрэж гисэн. Цаг цагийн үедээ төрхөн алдаж өвдрээгүй. Садиг түүхэл бааж өвөгдийнхээ нутаг дээр эзэн суусан. Шигшиг дарсан тоонд утаавсан хатагтай. Ширмэл тойруулга дээрэн азийн төр бөмбөрхтэй. Дахиад уухад соожгүй айл малчин данайх дайн ганцхан суургүй сэтгэл малчин таних ботон голсон ин көсөл чамд үйлнэ бороо орохгүй бол овоогон тайж далдан өвөнтөч хорвоод гомбод бол хууран тайтгарн өөрөө өөртөөгөн ярьж орчлонгийн эдрийг тайлна хуруундаа бүгд чихэндэн эмэг зүгүйхэсэн хорц түргэн мөрдөн цул мөнгөөр хазаарлсан мэдэл чадал албан тушаал хөөцөлдөхийг мэчин жилийн зуднаас дордуулсан ардынхаа дуулийг морин дэл дээр тогтоосон алтан гуутай зурганд нь галын хүрэн янцгаасан сур харилдэгтэй бодлон цуглддэггүй сургуульд үтснээ мартсан ч өвгдийн үгийг балтаагүй. Хойнмол бэлэндэн хорвоог варна гэж утрадаггүй. Хоорвараа дагуулсан цоохор цаасанд хөөрдөггүй. Огт тулахгүй юмыг болохгүй л гэж боддог. Орон дээд төрийнхөө гэгэн сүлдэн зайлтдаг. Дээдсэн алтан хэрэгсүүр хүн чулуу. Дэргэд малын бичээч байхад. Эднийг өрхөд би хайцах юм. Илэнцгээ хийж хотвараадах юм гэж бодлоо. Игдэлтэй мөрдөмний нэмэлттэй гам байхад эзэн Чингисийн голод дүрзэн гам байхад уулс төрдөж хоньмол ноолт мо боргстэл утаа өнөрлж байгаад өнгөрийдөө гэж учирлах. Хан орчлон зартай нууцдаг чоны мөрдийг хар тугийн дор сүргээсэн бэр жимэлсэн чулуу үрлэж хурдлах салхин зөвхөлгэн цуутай наадмын тэнгэр дор наран зургасан аримн буянтай сүргэн бурхантаа хатдагсан агуу хэрэн хөрөлгдөггүй агуу хардаа албаны тамхтай үчгийг уняндан авчуулаад мартсан адууны хаан тамгыг болохоор хадаг яндаг тайлалсан цуурай хатны сүгнээс буурал лампар нэрлэхгүй чулуун зүсгээс хэдхэн дүү малч Тэнгэр миний Монголын тэнгэрийг эсгэх гэж бусдын од харддаггүй. Миний Монголын тэнгэрт эсгэх гэж бусдын од шохоордгийн. Миний Монголын тэнгэрт өдөрсөн шувуу бусдын тэнгэрт өдөөн цуцдаггүй. Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд буданд газар ясан тавьдаггүй.
тэнгэрээс хагдарч хуучин гутлын минь уланд чахарна. Цас орж байна гэж намайг тэнэглэхэд хүмүүс аамаас толгой дохино. Тэсхэл дүү моддын нүмерт дал хүн болжмор чичирч зовсон тех нутгийн хан тухай золгүй тэнүүлж гүйрэн дуулнаа. Энд би оршуулгын газар шигээн дасаж элгэн өмлөн хоромхон чулуужнам хуучин танил шиг элэгдмэл саран хувхай мөчөлт гэрлэн унгаж хилэгнэл харуулсан дуун хэрэм тайши цөөхөн байгаасаа гэмээр яг ийм орой төмөрөн үргэлжлээ шүү сэтгэлийн хуншуудаа. Хүний нутагт явсан тул бүрэгч хилинхэн бомтон дээр гээв. Торгон хилийн эмзэг зурсны саан тортог суугааг их орны сэжүү